Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдөр багш намартаа монгол хэлний хичээл орно. За самбарт байгаа үгсийг ажиглаад хамтдаа уншицгаая. Цэцгээ, нөхдөд, утгыг, менежерээр, явхаар, авдраар гэсэн үгсийг балархаа их шиг гээгцэн болон гээгдээгүйгээр нь ялгацгаая. За харцгаараа хүүхдүүд ээ. Дараагийн үгсийг багш нь ялгачлаа. Балархаа их шиг гээгцэн болон гээгдээгүйгээр нь ялгачглаа. За одоо тэгвэл бүгдээрээ гээгдэх шигийн дүрм үзэх нэ. Гээгдэх шигийн дүрм гэж юу вэ гэдгийг хамтдаа уншицгаая. Үгэнд залгуур залгахад балархаа их шигийн дүрм ёсоор шаарддахгүй болж хасагдах их шигийг гээгдэх шигийн дүрм гинэ. За өнөөдөр бид нар гээгдэх шигийн дүрм үзэх нэ. Тэгэхээр гээгдэх шигийн дүрм нь 3 дүрмтэй байдаг байх нэ. За нэгдүгээр дүрм нь гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт ихшгээр ихэлсэн залгуур залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархаа их шиг үүрэггүй болж гээднэ гэсэн дүрм байдаг байна. За одоо бүгдээрээ дараах дүрмэн дээрээ жишээ үг бичцгээе. За олон гийгүүлэгчээр төгссөн үгэндээ урт ихшгээр ихэлсэн залгуурыг залгацгаая. Олон гэдэг үгний энийн өмнөх балархаа их шиг маань үүрэггүй учраас гээгдэж байна. За дахин нэг жишээ авъя. Заавар гэдэг үгнээр гэсэн залгуурыг залгая. За харцгаарай. Авраа гэсэн үг бүтлээ. Эрийн өмнөх балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдэж байна. За дахин нэг жишээ авъя. Суртал гийгүүлэгчээр төгссөн үгэндээ урт ихшгээр ихэлсэн залгуурыг залгахаар суртлаа гэсэн үг бүтэж байна. Тэгэхээр элийн өмнөх балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдэж байна. За дахин нэг жишээ авъя. За нутаг гэдэг үгнээр гэсэн залгуурыг залгая. Гэгийн өмнөх балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За хүүхдүүдээ дараах үгсээс зөв бичсэн үгсийг дэвтэртээ ялган бичээрэй. Дэвтэртээ ялган бичсэн хүүхдүүд ээ. За тэгвэл одоо багш нь зөв бичсэн үгсийг тэмдэглэе. Зургийг, дүрмийг, араатнаас. За дараах 3 үгс та нарын тэмдэглэсэн үгс
үгсдээ таарч байна уу? Хараарай сурагчдаа. За одоо бүгдээрээ хоёр дахь дүрм рүү орцгоё. За хоёр дахь дүрм нь ийгээс бусад богино ихшгээр төгссөн өгөнд урт ихшгээр ихэлсэн залгуур залгахад эцсийн балархаа их шиг үүрэггүй болж гээгднэ гэсэн дүрм байна. За дараах дүрмээр бүгдээрээ хамтдаа жишээ үг аван бичцгээе. За чарга гэдэг үгэн дээр ийг залгуурыг залгахаар чаргыг гэсэн үгтлээ. За ихшгээр төгсөн үгэн дээр урт ихшгээр ихсэн залгуурыг залгахад балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За дахин нэг жишээ авъя. Сэтг гэдэг үгэн дээр гэсэн залгуурыг залгахаар сэтгээд гэсэн үг бүтжээ. За гээгийн арын балархаа их шиг маань үүрэггүй учраас гээгдсэн байна. За дахин нэг жишээ авъя. За өмнө ихшгээр төгссөн үгэн дээр урт ихшгээр ихсэн залгуурыг залгахаар өмнөөс гэсэн үг бүтсэн байна. Энийн арын балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За дахин нэг жишээ авъя. Хүүхдүүдээ хараарай. Дорог гэдэг үгэн дээр ихшгээр төгссөн үгэн дээр урт ихшгээр ихсэн залгуурыг залгахад доргыг гэсэн үг бүтэж гээгийн арын балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За хүүхдүүдээ дараах үгсээс зөв бичсэн үгсийг дэвтэртээ ялган бичээрэй. За одоо бүгдээрээ хамтдаа зөв бичсэн үгсийг ялгая. Шинийг, тулгыг, торгоор гэсэн үгсийг ялган бичлээ. Та нарын бичсэн үгстэй таарч байна уу буюу сурагчдаа шалгаарай. За одоо бүгдээрээ 3 дахь дүрм рүү орцгоё. За 3 дахь дүрм нь 3 дахь дүрм нь гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр ихэлсэн залгуур залгахдаа өмнө их шиг жиргэлвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархаа их шиг гээгднэ. За дараах дүрмэн дээр бүгдээрээ хамтдаа жишээ бичцгээе. Хил залгуурыг залгая. За. Гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр ил дагаврыг залгахаар боловсрал гэсэн үгсэн маань эрийн өмнөх балархаа их шиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За дахин нэг жишээ авъя.
сурагчид гэдэг үгэндээ Д дагаврыг залгахаар сурагчид гэсэн үг үүсжээ. Д-ийн өмнөх И балархай гişиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За дахин нэг жишээ авъя. Үсэр гэдэг үгэндээ Х дагаврыг залгахаар үсрэх гэсэн үг үүссэн байна. И-ийн өмнөх Э балархай гişиг маань үүрэггүй болж гээгдсэн байна. За бүгдээрээ харцгаарай. Гэгүүлэгчээр төгссөн үгнээр гэгүүлэгчээр хэлсэн залгуур залгахад эцсийн гэгүүлэгчийн өмнөх балархай гişиг үүрэггүй болж гээгдсэн байна. За бүгдээрээ дараах үгсээс дэвтэртээ зөв бичсэн үгсийг ялган бичээрэй. За хүүхдүүдээ ялгаад бичсэн үү? За тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа харъя. Шүүгчдэд бэлдуучлал цоожлох гэсэн 3 үгсийг багш нь зурлаа. Та нарын тэмдэглэсэн үгстэй таарч байна уу буюу тулгаарай хүүхдүүдээ. За гээгт гişгийн дүрмийн ажилтан оноос нь нэрнээр үйл үгийн Х харь үгэндээ балархай гişиг гээгддэг юм байна. За бүгдээрээ хамтдаа авчи. Оноос нь нэрийг балархай гişиг гээгддэг юм байна. Жишээ цэцгээ. Цэцгээгийн Г-ийн өмнөх балархай гişиг гээгдэхгүй байх нэ. За дараагийнхыг харъя. Үйл үгийн Х-ийн өмнөх балархай гişиг гээгдэхгүй байх нэ. Явхаар гэдэг үгийн Х-ийн өмнөх балархай гişиг А гişиг маань гээгдэхгүй байх нэ. За харь үгийн балархай гişиг гээгддэг юм байна. За менежер гэдэг үгийн И-ийн өмнөх Е балархай гişиг маань гээгдэхгүй бичигдэх нэ. За хүүхдүүдээ дараах эхийг дэвтэртээ хуулж бичээд гээгдэх гişгийн дүрм орсон үгсийг дэвтэртээ ялган бичээрэй. Хичээл дэвтэртээ оролцсон сурагчдаа баярлалаа. Баяртай.